За энэ удаа та бүхэндээ завсрын тархи буюу автоном вегетатив мэдрэлийн тогтолцооны талаар ярина. За завсрын тархи гэдэг бол тархины бага нулан их тархины хооронд байрладаг жижиг хэсэг юм. За энд таламус, эпиталамус, субталамус болон гипоталамусыг гэсэн дөрвөн хэсгээс бол тогтдог бахны. За таламус 3 дугаар ховдлын хоёр талд байрлах бөгөөд өөр үүрэг бүхий олон тооны бөөмөс тогтно. Тархины гадаргуу руу өксөх ихэнх мэдрэхүүн замын дамжуулах том өртөө болж өгчдөг. Зарим төрлийн сэрэл жишээ нь өвдөлтийн сэрэл бол таламус дээр хүлээн авагдаж, нэгтгэгдэн тодорхойлогдож тодорхой бус байдлаар сэтгэл хөдлөлийн өнгө аяс ордог боловч бодит ухамсарт мэдрэмж нь зөвхөн тархины гадаргуу дээр очисон үед л бол үүсдэг ээ. За түүнчлэн таламус нь суурин зангилаа тархины бага тархи болон их тархины хөдөлгөөний бүсүүдтэй өргөн холбоотой байдаг. Тул хөдөлгөөний зохицуулалтын тогтолцооны гол бүрэлдэхүүн хэсэг болдог. За субталамус гэдэг бол субталамус бөөмөс тогтох бөгөөд энэ нь суурин зангилааны үйл ажиллагаатай нягт холбоотой байдаг. Субталамик нуклеус гэж байдаг тийм ээ. За эпиталамус нь голчлон боргоцоо булчирхай буюу эпифиз болон хабинулярны бөөмөс тогтно. За энэ нь хүний биеийн хоногийн хэмнэлийг зохицуулахад буюу циркадиан ритмийг зохицуулахад оролцдог бахнэ. За гипоталамус завсрын тархины хамгийн доод хэсэг бол гипоталамус юм. Энэ нь амьсгал, цусны эргэл, дусны тэнцвэр, биеийн дулаан болон хоол тэжээлийн хэрэглээ зэрэг амин чухал үйл ажиллагааг зохицуулдаг бөгөөд вегетатив мэдрэлийн тогтолцооны хамгийн дээд зохицуулах эрхтэн хэсэг болдог бахнэ. За мөн гипоталамус гипофизийн тэнхлэгээр дамжуулан дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагаанд нөлөөлдөг. За вегетатив мэдрэлийн тогтолцоо нь дотор эрхтэн, цусны судас, хөлсний булчирхай, мөн шүлс болон нулимсны булчирхай мэдрэлжилтийг хариуцдаг. Ихэвчлэн ухамсараас хамааралгүй ажилдаг тул автоном мэдрэлийн тогтолцоо гэж нэрлэдэг бахан энэ. За захын буюу эфферент хэсэг нь антан болон үйл ажиллагааны хувьд ялгаатай симпатик, парасимпатик мэдрэлийн тогтолцоо гэсэн хоёр хэсгээс тогтдог бол өксөх ширхэг нь хуваагддаггүй. За завсрын тархи нь олон янзын үйл ажиллагаа хариуцах тул гэмтэл нь байрлал болон хэмжээнээсээ хамаарч маш олон төрлийн үйл ажиллагааны алдагдлаар илэрдэг. Жишээ нь таламусын гэмтэл нь тал саажилт болон мэдрэхүүн дутагдал, хөдөлгөөний эмгэг, ухамсар тухайны өөрчлөлт, өвдөлтийн хам шинжийг үүсгэдэг болвол гипоталамусын гэмтэл нь амин чухал үйл ажиллагаануудыг дангаар нь эсвэл хавсарч хямран дотоод шүүрлийн үйл ажиллагааны алдагдалд хүргэдэг юм байна. За завсрын тархи. Завсрын тархи нь буюу денцефалон болон дунд тархины яг дээр ороод талд нь байрлаж идэг. Тархины багны тэнхлэгийг шууд дагахгүй, урагшаагаар рострал чиглэлд бага зэрэг махиж их тархины дагуу тэнхлэгтэй бараг ижил төвшөнд байрлаж идэг. Тархины төв хэсэгт духны дэлбэнгийн доор болон арын хэсэгт байрлах бөгөөд 3 дугаар ховдлыг хоёр хажуу талаас нь хүрээлж ховдлын ханыг үүсгэж идэг бахнэ. За дээд болон доод хэсэг 3 дугаар ховдлын ханын дээд хэсгийг таламус, доод хэсгийг нь гипоталамус бүрдүүлэх нь байна. За дээд тал нь эвэрлэг бие буюу корпус каллосын хажуугийн ховдлууд болон их тархины тал бөмбөлгүүдээр хүрээлэгддэг юм байна. 3 дугаар ховдлын дээвэр нь нимгэн судслаг бүрхүүл болох телохороид болон судслаг шүлжээгээр бүрхэгдсэн байдаг. За урд буюу рострал ба арын каудал хязгаар урд талаараа төгсгөлийн альц буюу ламина терминалис болон урд холбоос антериор комиссурагаар ард талаараа арын холбоос хабинулярны холбоос болон боргоцоо булчирхайгаар хязгаарлагддаг. За Мондрогийн нүх буюу интервентрикулярны фрамен оф Монро бол хажуугийн ховдлыг 3 дугаар ховдолтой холбодог бөгөөд таламусын урд хэсгийн хоёр талд тархины нумын буюу форниксийн өвдөг хэсгийн яг доор нь байрлаж идэг. За
Завсрын тархины зөвхөн доод хэсэг бол гаднаас ил харагддаг. Өөрөлдөх юм бол суурин хэсэг нь л харагдана гэсэн үг тийм ээ. За тархины доод гадаргуу дээрх харааны зүрлэг буюу оптик хязам, харааны зам болон тархины хөлийн хооронд дараах хэсгүүд бол харагдана. Мамилярны боди тэгээд түбэр цинерум буюу сарл үдэс. За өмчин тархины инфундум бүлэн буюу питуитарийн сталк бол харагдах нэ. За энэ нь доошоогоо өмчин тархитай одоо шууд холбогдож байдаг гипофизтэй тийм ээ. Питуитари гипофизтэй холбогдно гэсэн үг. За завсрын одоо хоорондоо хэрхэн холбогдох вэ гэхээр хоёр тал бөмбөлгийн таламус бол интерталамик адгешн гэдэг юмар бол холбогдож байдаг. 70-80% нь 3 дугаар ховдлын хоёр талд байрлах таламусны энэхүү наалтцаар бол хоорондоо холбогддог юм байна. За энэ нь мэдрэлийн ширхэгт зам биш бөгөөд хоёр талаас ирсэн саарл бодисын хоёр дахь наалтц юм аа. За хажуу тал. Завсрын тархин хажуу талаараа дотор бүрхүүл буюу дотор капсулаар хязгаарлагдаж бол харагдана. За таламус харагдаад дотор капсулын хөндлөн одоо зураглал бол доор харагдчихэв тийм ээ. За цайвар бөмбөлөг буюу глобус паллидус. За дотор капсулын гадна талд хамгийн зах хэсэг бол харагдчихэв тийм. Үр хөврлийн хөгжлийн хувьд завсрын тархины хэсэг боловч дотор капсулаар тусгаарлагдсан тул суурин занглааны бүтцэнд бол тооцогддог бахнэ. За түрүүн 4 хуваана гэж хэлсэн тийм ээ. Нэгдүгээрх нь эпиталамус. За энэ хэсэгт хабенуларны бөөмүүд, хабенуларны холбоос эпифиз буюу боргоцоо булчирхай, эпиталамусын арын холбоос орно. За таламус бол мэдрэлийн эсүүдийн маш том цогцлбор өгөө завсрын тархины нийт эзлэхүүний 5/4 буюу ихэнх хувийг нь бол эзэлдэг хэсэг байна. За гипоталамус нь таламусаас гипоталамусын ховлоор одоо тусгаарлагдана. Энэ нь үйл ажиллагааны хувьд ялгаатай мэдрэлийн эсүүдийн олон бүлгүүдийг бол дотор агуулж идэг. За гипоталамус бол вегетатив буюу автоном мэдрэлийн тогтолцооны хамгийн дээд төв болно. Тархины нумын баг нь буюу колумн форникс тийм ээ гипоталамусын хажуугийн ханаар доошлон хөхлөг бий болж бол төгсдөг бахнэ. За субталамик бөөм, субталамус нь голчлон субталамусын бөөмөөс тогтно. Таламусын доор хөхлөг биеийн буюу мамилярны бодигийн ар бөгөөд хажуу дорсал латерал талд бол байрлаж идэг бүтц бахнэ. За хамгийн том бүтэц болох таламусын талаар бол ярих гэж байна. Тархины хоёр талд 3 дугаар ховдлыг хүрээлэн орших таламус нь ойролцоогоор 1.5-ыг хүрчүүн 3 см хэмжээтэй өндөг хэлбэртэй мэдрэлийн эсүүдийн бөөгнөрөл. Энэ нь нэг төрлийн эсийн бөөгнөрөл биш харин үүрэг бүхий өксөх болон уруудах холбоосуудтай олон тооны салангат бөөмүүдийн нэгдэл юм аа. За таламусын тал болгоно нь үу хэлбэрийн одоо цагаан бодисын үе давхар болох дотор медуляр ялтас буюу интернал медуляр ламинагаар 3 үндсэн хэсэгт хуваагдана. Урд бөөм буюу anterior nuclei. Энэ нь үу хэлбэрийн одоо салааны дээд хэсэг дээр хамгийн урталт байгаа ногооныг хэлж байна тийм ээ. За дотор талын хэсэг нь medial nuclei, гадна тал нь болохоор lateral nuclei. Ventrolateralны бөөмүүд гэж. За харин ventrolateralны бөөмүүд нь ventral anterior, ventral posterior, ventral posterior lateral, ventral posterior medial гэж бол хуваагдана. Үүнээс гадна lateral бөөмүүд гэж байна. Lateral dorsal nuclei, lateral posterior nuclei гэдэг. За энэ бол тэр зураг дээр дээд талдаа байгаа бөөм бол харагдаж байна тийм ээ. Lateral dorsal, lateral posterior nuclei бол харин ингээд давхар үүсгэсний доор байгаа нь бол вентралны бөөмүүд байна. За үүнээс гадна арын хэсэг гэж бол байна.
За энэ арын хэсгийн бүтцүүд бол пульвинаар байрлах бөгөөд пульвинарын доотолд гатны өвдгөн бие, дотор өвдгөн бие бол агуулгадчихэдэг. За энд үү хэлбэрийн одоо нөгөө интернал медулярны ламина өөрөө дотроо интерламинарны нуклей буюу одоо улбар шараар харагдсан зурагдсан байгаа бөөмүүдийг бол агуулж идэг. За үүний хамгийн одоо төв хэсэгт байрлах центромедиан бөөм бол хамгийн том бөгөөд үйл ажиллагааны хувьд чухал бөөм байдаг. За торлог бөөм буюу ретикулярны нуклеус бөөмүүд таламусыг дотор капсулаас тусгаарлалтайг гадаад медуляр ялтас буюу экстернал медулярны ламинагаар одоо бүрхсэн нэмгийн эсийн давхаргыг бол торлог бөөм гэж хэлдэг. За хэдийгээр одоо үндсэнд нь 3 хэсэгт хуваадаг боловч үйл ажиллагаа болон эсийн бүтцийн хувьд таламус нь 120 орчим жижиг бөөмөөс тогтноо. Одоогоор анагаах ухаанд эдгээрийг бүгдийг нь нэг бүрчлэн нэрлээгүй боловч номина анатомика стандартыг одоо ихэвчлэн дагах хэрэгтэй байдаг байх нэ. Өксөх болон уруудах замууд дахь таламусын бөөмсийн байршил. За өмнөх бүлгүүдэд дурдсан одоо нугас тархины баг тархинаас өксөх бүх мэдээллийн замууд таламуст эхэлж ирнэ. Таламус бол үнэрлэх одоо мэдрэмжээс бусад бүх өксөх сэрлүүдийг тархины гадаргуу руу буюу таламокортикал одоо замаар дамжуулахаас өмнөх хамгийн сүүлийн гол дамжуулах өртөө болтгоо. Нугас болон тархины багны нэгэн адил таламусын бөөмнүүд болон тэдгээрээс тархины гадаргуу руу чиглэсэн замууд нь самототофик зохион байгуулалттай байдаг. За нийт бүх хэсүүдийг нь өвөрмөц болон өвөрмөц бус бөөмүүд гэж бол ангилдаг. За таламусын бөөмнүүдийг тархины гадаргуутай хэрхэн холбогдож байгаагаас нь хамаарат өвөрмөц бус гэж ангилдаг. За өвөрмөц таламусын бөөм эдгээр бөөмнүүдийг анхдагч таламусын бөөм гэж нэрлэдэг. Биеийн захын тодорхой хэсгээс мэдээллийг хүлээж авч тархины гадаргуугийн харгалзах тодорхой хэсэг буюу анхдагч проекцийн бүсүүдэд одоо дамжуулдаг үүрэгтэй юнимодал болон мультимодал холбоос бүхий холбогч бүсүүд рүү мэдээлэл дамжуулдаг 2 дахь, 3 дахь бөөмнүүдийг бол багтаасан байдаг. Онцлог нь тархины гадаргуутай шууд холбогддог. За өвөрмөц бус таламусын бөөмнүүд эдгээр бөөмнүүд нь олон төрлийн мэдрэхүүн эрхтнүүдээс ирж буй мэдээллийг хүлээн авна. Ингэхдээ торлог байгууламж эсвэл анхдагч таламусын бөөмнүүдээр дамжуулж авдаг. Тархины гадаргуу руу шууд бус замаар буюу суурийн зангилаагаар дамжин мэдээллийг илгээдэг. Шууд одоо гадар хүрдэггүй гэсэн үг. За ийм хоёр ялгаатай одоо зам бөөмүүд байдаг байх нэ. За тархины гадаргуугийн анхдагч бүсүүдтэй холбогдох бөөмүүд. За самотосенсор мэдрэхүүн бөөмүүд VPL болон VPM. Ventral postural medial болон postural lateral бөөм гэсэн үг тийм. Биеийн мэдрэхүүн бүх өксөх замууд дотор гогцоо, нугас таламусын зам, гурвалсан мэдрэл таламусын зам гэх мэт таламусын арын вентрал одоо цогцлбор бөөмнүүд дээр бол ирж төгснөө. VPL дотор гогцоо буюу биеийн мэдрэхүүн замын одоо дамжуулах өртөө болдог бол VPM нь гурвалсан мэдрэлийн замын өртөө болдог байна. Эдгээр бөөмнүүд нь самотосенсор мэдрэхүүн гадаргуугийн тодорхой хэсгүүд рүү буюу Бродманы 3-ын А, Б, 1, 2 дугаар талбар руу мэдээллийг дамжуулна. За амтлах мэдрэхүү ганц одоо замт бөөмнөөс буюу трактус солитарусаас ирж буй амтлах мэдрэхүү ширхгүүд VPM бөөмийн медиал үзүүрт ирж төгсдөг. Тэндээсээ инсула одоо хэсгийн дээр байрлах төв ховлын арын хэсэг буюу постцентрал режн руу бол дамждаг байх нэ. За дараагийнх нь хараа болон сонсголын бөөмүүд болвол гадна болон дотор өвдгөн бие рүү болвол очноо. За харааны зам болвол гадна өвдгөн бие дээр ирж төгснө. Харааны сэрлийг торлог бүрхүүлийн байрлалын дагуу харааны
гатаргуу руу бол дамжуулах үүрэгтэй. За дотор өвдгөн бие бол сонсголын сэрлийг латерал lemniscus-ээр дамжуулан хүлээн авч дууны давтамжийн дарааллаар буюу тонотрофик байдлаар чамархайн дэлбэн дэх гэршлийн хөндлөн ирмэг буюу сонсголын гадар Brodmann-ы 41-р талбайр бол дамжуулдаг бахнэ. За хөдөлгөөний зохицуулах бөмбөд. За ventral anterior бөм. За ventral oral posterior nucleus, ventral oral anterior nucleus. За шүдлэг бөм болон улаан бөмнөөс мэдээллийг хүлээж аваад хөдөлгөөний гадар буюу Brodmann-ы дөрвөлөө дамжуулдаг бөмийг ventral oral posterior nucleus гэж нэрлэдэг. Харин ventral oral anterior nucleus гэдэг буюу ventral anterior nucleus бол цайвар бөмбөлгөөс мэдээллийг хүлээж аваад хөдөлгөөний префронтальны кортекс буюу Brodmann-ы 6А альфа 6А бета талбай руу дамжуулдаг. За тархины гадаргуугийн холбогч бүсүүд рүү чиглэсэн бөмбөд буюу non-specific nucleus-уудын талаар ярих гэж байна. За урд бөм, медиал бөм, пульвинарын бөмбөд нь таламусын 2 дахь болон 3 дахь бөмбөд юм а. Эдгээр нь өвөрмөц бөмбөдөд тооцогдох бөгөөд тархины гадаргуугийн юнимодал болон мультимодал холбогч бүсүүд рүү мэдээлэл дамжуулах үүрэгтэй. Эдгээр бөмбөд нь мэдээллийг зах хязгаараас шууд хүлээж авдаггүй. Дээр дурдсан анхдагч таламусын бөмбөдээр дамжуулсны дараа мэдээлэл хүлээн авч боловсруулдаг бахнэ. За урд бөм. Энэ нь лимбийн тогтолцооны салсгүй нэг хэсэг юм а. Виктэй азерийн зам буюу mammilla-thalamic tract гэж нэрлэгддэг замаар дамжуулан хөхлөг бие буюу маммиларны боди болон тархины нумтай холбогддог. Мөн бүслүүр ирмэг буюу цингулатай гэрүүс Brodmann-ы 24-р талбайтай хоёр талын somatotropic холбоотой байдаг бахнэ. За сэтгэл хөдлөл, ой тогтоолт болон зан төрхийн үйл ажиллагаанд оролцсноо. За медиал бөм. Тухны дэлбэнгийн холбогч бүсүүд болон хөдөлгөөний өмнөх бүстэй хоёр талын шууд холбоотой. Бусад таламусын бөмнүүд буюу вентрал болон ялтас хоорондын бөм, гипоталамус, дунд тархины бөм болон цайвар бөмбөлгөөс мэдээллийг хүлээж авдаг. За хавдар эсвэл бусад шалтгаанаар медиал бөм гэмтэх үед духны хам шинж илэрдэг. Энэнд хувь хүний зан чанар өөрчлөгдөх, өөрийгөө илэрхийлэх чадвараа ялдах байдлаар илэрдэг. За сэтгэл зүйн нөлөөний хувьд гипоталамусаар дамжин ирж буй дотор эрхтний сэрлүүд нь энэ бөмөр дамжин хүний сэтгэл санааны байдалд тайван байх, тавгүйтэх, баярлах, гуниглах гэх мэт сэтгэл хөдлөлт нөлөө үзүүлдэг бахнэ. За медиал бөмөнд ирж байгаа глобус паллидусын зам, латерал лентикулята боди, таламусаас ирж байгаа зам энэ төр бол ингээ улаанаар очиж чинь тийм ээ. Тэгээд тэндээс гарч байгаа нь тухны уртлын хэсэг рүү очиж байгаа юм хоёр талын холбоостой гэдгийг зургаас дээдлийн зургаас бол харагдаж байна. За тэгвэл 3 дахь хэсэг холбогч бүсүүд рүү явдаг хэсэг бол пульвинар. Зулай болон дагдсны дэлбэнгийн холбогч бүсүүдтэй харилцан холбоотой. За эдгээр бүсүүд нь мэдрэхүүн харааны сонсголын анхдагч гадаргуугаар хүрээлэгдсэн байдаг. Тиймээс пульвинар нь өөр төрлийн мэдрэхийн мэдээллүүдийг нэгтгэн зангидах чухал үүрэг гүйцэтгэдэг гэж үздэг. За латерал бөмбөд. Латерал бөм болон латерал дорсал нуклеус болон арын хажуу бөм латерал posterior nucleus. За эдгээр бол бөмнүүд нь таламусаас гадна ямар ч бүтцээс мэдрэлийн оролт хүлээн авдаггүй. Зөвхөн бусад таламусынхаа хэсгээс мэдээллийг хүлээж авдаг. За иймээс тэднийг нэгтгэх бөмбөд буюу интегратив нуклеус гэж нэрлэдэг. Тэд таламус доторх мэдээллийг боловсруулах үүрэгтэй. За урд бөмийн буюу anterior nucleus лимбийн тогтолцооны холбоо бол доотлын зурагт харагдаж байна тийм ээ. Урд
бөөн болвол ногоорноор тэмдэглэгдсэн байна. За ингээд эдгээр нь болвол бусад хэсгээс хэрхэн мэдээлэл авдаг нь бол тод харагдаж байна. За өрмөц бус таламусын бөөгнүүд болон тэдгэрийн холбоосууд. За ялтас хоорондын бөөгнүүд буюу интраламинарны нуклеуд нь таламусын өрмөц бус проекцийн тогтолцооны хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Эдгээр бөөгнүүд нь дотор мэдүүлэлээр ялтасны дотор талд байрладаг бөгөөд тэдгээрээс хамгийн том нь центромедиан бөөгн юм аа. За эдгээр нь тархины багны торлог байгууламж, бага тархины эмболиформ бөөгн, цайвар бөмбөлгийн дотор хэсэг таламусын бусад бөөгнүүдээс бол мэдээллийг хүлээж авна. За буцаад тархины гадар руу шууд бус харин дараах бүтцүүд рүү мэдээллийг дамжуулж идэг. Каудата нуклеус буюу сүлт бөөгн, путамин буюу хясан, за глобус паллидус буюу цайвар бөмбөлөг. За энэ холбоос нь болвол таламусын бүх бөөгнүүд нь мэдээллийг диффузли юм тархмал байдлаар илгээдэг бөгөөд тэдгээр нь цааш тархины гадаргуугийн өргөн хүрээний хоёр дахь бүсүүд рүү мэдээллийг дамжуулдаг. Центромедиан бөөгн нь ялтас хоорондын эсийн зохицолборын чухал хэсэг бөгөөд өгсөн идэвхжүүлэгч торлог байгууламжийн тогтолцооны таламус дах хэсгийг бүрдүүлж идэг. Энэхүү сэргээх тогтолцооны өөр нэг хэсэг нь субталамус болон гипоталамуст хамаардаг байх магадлалтай гэж үздэг бахнэ. За тэгэхээр таламус ерөнхийдөө ямар үйл ажиллагаа эрхэлдэг юм бэ гэхээр маш олон тооны бөөм агуулж тэдгэр нь өөр хоорондоо ялгаатай өксөх уруудах замуудтай холбогддог тул үүрэг нь маш нарийн төвхтэй байдаг. За үндсэнд нь 5 хувааж авч үзэх боломжтой. Нэгдүгüүрт нь мэдрэхүүн мэдээлэл цуглуулах хамгийн том цэг болж өгнө. Гадна орчны болон дотор орчны бие мэдрэхүүн проприоцептив бүх импульсүүдийг хүлээн авч нэгтгэдэг гадрын дор хамгийн том цуглуулах цэг юм аа. Хоёрдугаарх нь мэдрэхүүн дамжуулах хүртээ болов ухамсарын үүд болж өгнө. Арьс дотор эргэтэн, хараа сонсгол, гипоталамус, бага тархи болон тархины торлог байгууламжаас ирж буй бүх сэрлүүд бусад бүтц рүү дамжихаас өмнө таламус дээр боловсруулагддаг. Үнэрлэхээс бусад бүх мэдрэхүүн импульсүүд ухамсарт мэдрэмж болон хуурахаас өмнө заавал таламусаар дамжих ёстой тул ухамсарын үе таалга гэж нэрлэдэг бахнэ. За нэгтгэх болон зохицуулах төв болно. Таламус нь зөвхөн дамжуулагч биш харин нэгтгэн зохион байгуулах төв болдог. Өөр төрлийн мэдрэхүүг нэгтгэж тэдгээр сэтгэл хөдлөлийн өнгө аясыг нэмдэг. За өвдөлт, дургуйцал, таашаал зэрэг анхан шатны мэдрэмжүүдийн мэдрэлийн үндэс нь тархины гадаргуу руу дамжихаас өмнө таламус дээр аль хэдийн үүссэн байдаг. За дөрөвдүгээрт нь хөдөлгөөний зохицуулалт бол хийгддэг. Модуляшн болно. За таламус нь хөдөлгөөний гадаргуутай харилцан холбоотой байдаг эргэх холбооны замуудтай. Эдгээр замын зарим нь суурийн зангилаа болон бага тархиар дамждаг бол үүний тусламжтайгаар таламус хөдөлгөөний үйл ажиллагааг зохицуулж модуляц хийж идэг бахнэ. За өгсөн идэвхжүүлэх торлогын тогтолцооны нэг хэсэг болно. Ялангуяа вентрал бөм, ялтас хоорондын бөмнүүд, торлог бөм нь араас нэг хэсэг байж араасаас ирж буй идэвхжүүлэх цэрлүүд таламусын бөмнүүдээр дамжин их тархины гадаргуу буюу неокортексыг бүхэлдэн сэрээж идэвхжүүлдэг. Хэвийн ухамсарт байдал болон сэрүүн байхын тулд араасын үйл ажиллагаа бүрэн бүтэн байх нь амин чухал гэдэг бахнэ. За таламус гэмтчих юм бол ямар хам шинж үүсэх вэ? Урд, вентрал болон ялтас хоорондын бөмийн гэмтэл. За эдгээр бөмүүд нь идэвхжүүлэгч үүрэгтэй бөгөөд өгсөн идэвхжүүлэх торлогын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг учраас ухамсарт байдал алдагдана. Гэмтсэн тохиолдолд ялангуяа хоёр талын гэмтэл байх юм бол ухамсарт байдал бол анхаарал төвлөрөх шинж алдагдана. Хэрвээ гэмтэл нь дунд тархины тэгмийн тумыг хамарсан байх юм бол харцны босоос хавсна. Үргэлжлэн бол босоо чиглэлд нүд хөдөлж чадах байлна гэсэн үг. За сэтгэл зүйн өөрчлөлт гарна. Цочромтгой, сэтгэл төгшөмтгий, төөрөгдсөн байдалтай болно. Зан төрхийн хувьд баруун талын гэмтлийн үед хит хөрлийн байдалтай олон үгтэй болон дэмэрэх, зохиож ярих болон цохимжгүй
авир гаргах зэрэг цогц эмгэхгүйд илэрдэг. Хоёр талын медиал гэмтэл нь төр зургийн ой тогтоолтын алдагдлыг үүсгэж болно. За хоёр дахь нь вентрал бүлэг бөмбөгийн гэмтэл. Вентрал арын бөмбөнүүд нь мэдрэхүүн дамжуулах хүртээ учраас тэдгээрийн гэмтэл нь мэдрэхүүн өрмөц дутагдлуудыг бол үүсгэдэг. VPL буюу вентрал арын бөмбө мэдрэхүүн өөрчлөлт нь биеийн эсрэг талд хүртэх болон гүний мэдрэхүүн алдагдаж мөчтүүд хавгансан эсвэл ер бусын хүнд болсон мэт таагүй мэдрэмжийг бол төрүүлдэг. За VPL болон VPM-ийн суур хэсэг гэмтэх юм бол тааламусын өвдөлт үүснэ маш хүчтэй тэсвэрлэхийн аргагүй өвдөлт үүсэх бөгөөд заримдаа мэдрэхүүгүй болсон одоо хэсэгт өвдөлт мэдрэгдэх үзэгдэл бол ажиглагддаг байна. За VL буюу ventral lateral бөмбөгийн гэмтлийн үед тархины гадаргуугийн хөдөлгөөний бүүс бага тархи болон суурийн зангилаатай холбогддог хэсэг гэмтэж байгаа учраас хөдөлгөөний өөрчлөлт голчилж эхэлдэг. За таламусын астази буюу булчингийн хүч хэвийн бус боловч өвчтөн гэмтлийн эсрэг тал руугаа унах бөгөөд тусламжгүйгээр сууж чадахгүй болдог шинжилэрнэ. За таламик неглект буюу үл одоо тоомсорлолт тийм ээ. Биеийн эсрэг талын мэдрэхүй болон хөдөлгөөний үл тоомсорлолт буюу анзаарахгүй байх үгүйсгэх шинж бол илэрнэ. Тэгтээ төр зур байдаг байна. За хөдөлгөөний зохицуулалт бол алдагдана. VL одоо бөмбөгийн замууд нь дентата руброталамик зам гэмтвэл биеийн эсрэг талд гемиатакси тремор, экшн тремор буюу үйлдэлийн хөдөлгөөний үеийн тремор, за хөдөлгөөний одоо хэмжээ алдагдах буюу дисметри зэрэг шинжүүд илэрнэ. Энэ нь бага тархины гэмтэлтэй төстэй харагддаг байна. За эпиталамус нь эртний одоо тархины хэсэг бөгөөд дараах бүтцүүдээс бүрдэн хабенула, хабенулярны бөмбөд, хабенулярны холбоос, за страмедуляр сталами буюу медулярны зурвас, эпифиз буюу борхоцоо булчирхай пайнал гланд гэж нэрлэдэг тийм ээ. За хабенула ба үнэрийн тогтолцоо. За өрмөц бөмбөнүүд нь үнэрлэх тогтолцооны чухал дамжуулах хүртээ болдог. За үнэрлэх мэдрэлийн өксөх ширхгүүд медуляр зурвасаар дамжин хабенулярны бөмбөд бол хүрдэг. За тэндээсээ тархины багнын вегетатив буюу шүлс ялгаруулах бөмбөнүүд рүү мэдээлэл илгээдэг. Энэ нь хоол тэжээл хүлээн авах, үнэрт хариу үйлдэл үзүүлэх, жишээ нь таата үнэрт шүлс ялгарах зэргийг одоо гүйцэтгэдэг байна. За эпифиз буюу борхоцоо булчирхай. Пенелоцит гэж нэрлэгддэг тусгай эсүүдийг агуулдаг. Ойролцоогоор 15 наснаас эхлээ эпифизэд кальц, магнийн давс хуримтлагдаж хожиж эхэлж байгаа нь компьютер болон эмран одоо шинжилгээнд дэр үүсгэс өмнө гавлын ясны эрдэнэтгэн зураг дээр одоо тархины төв шугамыг тодорхойлох тэмдэг болж одоо гарч ирдэг байна. Хүүхэд насанд эпифизийн хавдар үүсэх нь заримдаа эрт бэлгийн бойжилт явагдахад хүргэдэг. Эндээс үзэхэд эпифиз нь бэлгийн хөгжлийг тодорхой хэмжээгээр дарангуулдаг ба түүний эдис гэмтснээр энэ дарангуулал арилдаг гэж үздэг байна. За хоногийн хэмнэлд оролцсон, циркадиан ритмд оролцсон. Дод зэрэглэлийн одоо сэр нуруутай амьтдад эпифиз нь гэрэл мэдэрдэг эрхтэн бол байдаг байна. Харин приматууд буюу хүн төрөлхтөн болон хоёр хөл дээр явдаг сармагчингуудад гэрэл гавлын ясыг нэвтэрч чадахгүй тул эпифиз нь гэрэл харанхуй мөчлөгийг шууд бус замаар хүлээж авдаг. За өөрөөр хэлбэл нүдний торлог бүрхөвч, гипоталамусын субрахиазматик мөн, нугасны энтеромедиал латералны бөм, хүзүүний симпатик зангилаа, эпифиз гэдэг одоо байдлаар явагдах нь. За энэ замаар дамжуулан эпифиз нь мелатонин даврыг ялгаруулж, биеийн биологийн цаг буюу нойр сэрүүн байдлын хэмнэлийг зохицуулахад оролцдог юм байна. Тэгэхээр үндсэн хоёр үүрэгтэй ахна энэ тийм ээ. За субталамус. Үр хөврөлийн хөгжлийн их үед субталамус нь таламусын яг ар каудал талд байрласан байдаг боловч тархи хөгжихийн хэрээр хажуу тийш латерал байрлалж хилждэг байна. За субталамус нь дараах хэсгүүдээс бол бүрдэнэ. Субталамусын бөм, цавир бөмбөлгийн хэсэг, за мэдрэлийн ширхэх замууд буюу таламус руу чиглэж буй дотор гогцоо, нугас таламусын зам, гурвалсан мэдрэл таламусын замууд,
одоо үгээр дамжиж өнгөрнө. Зоно инцерта буюу дунд тархины торлог байгууламжийн урагш үргэлжлэх хэсэг бол сүв таламус хэсэгт хамаардаг байна. За зэрэгэлдээ бүтцүүд буюу порилын талбайнууд. Сүв таламус нь урд болон ард талаараа хар бодис улаан бөөмтэй хилэлдэг. Түүнчлэн мэдрэлийн ширхгүүд энд тодорхой багцуудыг үүсгэдэг байна. Порилын H1 талбай прерубрал филд. За шүтлэг бөмбөөс таламус руу чиглэсэн дентата таламик замууд үгээр дамжиж V бөмбөд хүрдэг болвол порилын H2 талбай лентикулар фасцикулус цайвар бөмбөлгөөс ирсэн ширхгүүд үгээр дамжиж таламусын V болон V бөмбөг рүү дамждаг байна. За анса лентикулярс субталамусын урд хэсэгт дээрх замуудтай нэгдэг өөр нэгэн чухал холбоос нь анса лентикулярс юм аа. За субталамус ямар үйл ажиллагаа эрхлэх вэ? Тэгэхээр субталамусын бөмбөг нь үйл ажиллагааны хувьд суурийн заглааны салшгүй хэсэг болж идэг. За ингээд цайвар бөмбөлөгтэй харилцаа холбоотой байж хөдөлгөөнийг хянах үүрэгтэй оролцдог байна. Гэмтсэн тохиолдолд биеийн эсрэг талд гемиболизм үүснэ. Өвчтөн гар хөлөөрөө маш хүчтэй хяналтгүй шидэх мэт огцон хөдөлгөөнүүдийг хийхийг баллистик хөдөлгөөн гэж нэрлэдэг байна. Далайцтай хөдөлгөөн гэсэн үг тийм. За дараагийн хэсэг бол гипоталамус. Гипоталамус нь 3 дугаар хавдлын ханын доод хэсэг болон хавдлын яроолын бор бодисоос болвол тогтдог байна. Үндсэн 2 хэсэгтэй мамиларны боди. За тэгээд инфундум бүлэн буюу юглуур хэлбэр тийм ээ. За гипоталамусын одоо төгсгөл хэсэгт байх гипофизийг дотор нь нейрогипофиз, адреногипофиз гэж 2 хэсэгт хувадаг тийм ээ. Тэгэхээр нейрогипофиз бол өнчин тархины арын дэлбэнг гипоталамусын нэг хэсэг гэж болол үздэг. Энэ нь үйл ажиллагааны хувьд юглуурын одоо өргөссөн төгсгөл болж харагддаг байна. За урд буюу аденогипофиз бол гипоталамусын нэг үргэлжлэл бол биш. Гэхдээ энд юу явагддаг вэ гэхээр эдгээр одоо аденогипофизийн хэсэг нь үр хөврөлийн хөгжлийн явцад мэдрэлийн эдээс бус харин Радкегийн уут хэмээх анхдагч хоол боловсруулах замын ургацгаас болвол үүсдэг. Тиймээс өнчин тархины 2 дэлбэн зэрэгцээ оршдог боловч үйл ажиллагааны хувьд ямар ч холбоогүй байдаг. Радкегийн уутны үлдэгдэл нь заримдаа краниопарингома хэмээх хавдар үүсгэх үндэс болдог байна. За гипоталамусын хуваалт тархины одоо нумын баган болон гипоталамусын араар доошлон хөхлөг бие рүү чиглэхдээ гипоталамусыг медиал болон латерал 2 хэсэгт хуваахна. За дээд хэсгийн зураг дээр болвол таламусын доотлоор одоо тусгаарлагдсан гипоталамус бол харагдаж байгаа бөгөөд нейрогипофиз болвол гипоталамусын үргэлжлэл гэдэг утгаараа нэг өнгөр болвол зургцсан байгаа нь харагдаж байна. Харин аденогипофиз нь өөр үйл ажиллагаатай учраас нэг өөр одоо үр хөврөлийн өөр эсэс гаралтай өөр үйл ажиллагаатай учраас өөр өнгөр будагдсан байгаа нь харагдаж байна. За доотлын хэсэгт болвол латерал болон медиал хэсэгт хэрхэн хуваагддаг нь харагдаж байна. За латерал хэсэг голчлон мэдрэлийн ширхэгт багцуудаас болвол тогтно. Медиал урд тархины багц, медиал парапарин бандал үнэрлэх суур хэсгээс дунд тархи руу болж чиглэнэ. Латерал тубрал бөөмүүд бол энэ хэсэгт байх нэ. За медиал хэсэг бөөмнүүдийг байрлалаар нь 3 үндсэн бүлэгт бол хуваана. Урд бүлэг anterior nuclei of nuclear group гол бөөмнүүд нь преоптик бөөм, харааны дээд буюу суpraoptic бөөм, ховлын хажуугийн паравентрикулярны бөөм гэдэг ингээд шаргал өнгөтэй бөөмнүүд харагдаж байна тийм ээ. Харааны дээд болон ховлын хажуугийн бөөмнүүд нь мэдрэлийн ширхгүүдээр өнчин тархины арын дэлбэн лөө илгээж даврын зохицуулганд болвол оролцдог. За дунд буюу тубралны бөөмүүд. За эдгээр нь болвол инфундум болон тэгээд тубралны
бөөм мөн дорсомедиал болон вентромедиал бөөмүүдээс бол тогтно. За доод зураг дээр илүү тодорхой харагдчихээн тийм ээ, хажуугаас нь харж байгаа учраас. За ингээд арын бөөм. Арын бөөмд бол posterior nucleus nuclear группт болохоор хөхлөг биеийн бөөмөнд буюу мамилярны nuclei тэгээд posterior nucleid бол ордог. Дээдлийн зураг дээр цэнхэр өнгөөр төрслөгдсөн байгаа нь бол харагдчихээн тийм ээ. Динамоген бүс гэж нэрлэдэг. Яагаад тэгэхээр вегетатив автоном мэдрэлийн тогтолцоог шууд идэвхжүүлэх боломжтой ийм бөөмүүдийн үйл ажиллагааны хэсэг бахнэ. За гипоталамусын өксөх болон уруудах замууд. За вегетатив мэдрэлийн үйл ажиллагааг зохицуулах төв болохын хувьд мэдрэлийн тогтолцооны олон хэсэгтэй бол харилцан үйлчилж идэг. За өксөх замууд гадаад ертөнцийн мэдээлэл хараа үнэрлэх сонсголын замаар ирэхээс гадна тархины дээд төвд гипоталамуст бол очдог байна. За медиал урд тархины багц буюу forebrain bundle яах вэ гэхээр үнэрлэх суурь болон сэвтэл бөөмөөс эхэлж гипоталамусаар дамжин дунд тархины торлог байгууламжинд бол хүрнэ. Үнэрлэх мэдрэхүүг дотор эргэтэн болон биеийн хөдөлгөөнтэй холбох үүрэгтэй. За терминалны зурвас страттерминалис. За эдгээр нь чамархайн дэлбэн дэх гүйлсэн биеэс эхэлж таламусыг даван нум хэлбэрээр явж гипоталамусын урд хэсэгт бол төгсдөг. Үнэрлэх мэдээллээс гадна хүний сэтгэл санаа буюу mood, тэмүүлэл буюу driveтай холбоотой импульсыг дамжуулдаг. Тархины нум буюу fornix. За гиппокампас эхэлж хөхлөг биед бол төгснө. За лимбийн тогтолцооны хамгийн чухал зам бөгөөд ой тогтоол сэтгэл хөдлөлийг зохицуулахад бол оролцсон. Нум нь пульвинарын дээгүүр гарахтаа хоёр талын ширхгүүд нь хоорондоо зүрж дуут нум буюу үүсгдэг. За энэ хэсэг нь яадаг вэ? Хоёр талын нум маш ойрхон байдаг тул энэ хэсгийн гэмтэл нь хоёр талын лимбийн тогтолцоог саатуулж ой санамжийн хүнд хэлбэрийн хямралд оролдог бахнэ. За өксөх вегетатив сэрлүүд захын вегетатив мэдрэлийн тогтолцоо болон амтлах мэдрэхүүн бөөмөөс ирж буй мэдээллүүд дараах замуудаар дамжин гипоталамуст бол хүрнэ. Тархины багны торлог байгууламж дах дамжуулах төв, тархины баган дах дотор талын урд тархины буюу forebrain bundle, dorsal longitudinalны fasciculus, хөхлөг биеийн хөл. Эдгээр нь бэлэг эрхтэн болон хөхний товч зэрэг эроген бүсүүдээс ирэх мэдрэхүүн мэдээлэл эдгээр замаар гипоталамус хүрч вегетатив хариу урвалыг бол өдөөдөг байна. Бусад афрын чирхгүүдэд болохоор таламусын медиал бөөм болон тухны гадруугаас ирэх мэдээлэл нь сэтгэл хөдлөл гипоталамуст нөлөөлөх боломжийг бол олгодог байна. За өмнөх слайдн дээр өксөх замуудын талаар ярьсан бол одоо уруудах замуудын талаар хэлэх гэж байна. Тархины багантай холбогдох замууд, хамгийн чухал замууд бол шүүцийн багц буюу dorsal longitudinalны fasciculus болон medial forebrain bundle юм. Эдгээр замуудаар дамжих сэрлүүд нь торлог байгууламж дах олон дамжлагыг нэвтэрч тархины багнын дараах вегетатив бөөмнүүдэд бол хүрдэг бахнэ. За нүд хөдөлгөх мэдрэлийн бөөм, шүлс нулимсны бөөм, за тэнэгч мэдрэлийн бөөм. За мөн хооллох, уух үйл явцад оролцдог тархины мэдрэлүүдийг буюу зажлах, нүүрний хувирал, залгих, долоох, зохицуулахаас гадна нугас руу сэрлийг илгээж биеийн дулаан зохицуулах үйл ажиллагааг бол хяндаг бахнэ. За лимбийн тогтолцоотой холбогдох замууд. Мамилотегментальны fasciculus хөхлөг биеэс дунд тархины тегментум руу чиглэн торлог байгууламжийн эсүүдэд хүрнэ. Мамилоталамик тракт буюу
виктезерийн зам таламусын урд бөмбөтэй бол холбогдно. За энэ нь цааш цингулатэ гэрүүстэй холбогдож лимбийн тогтолцооны гол хэсгийг бүрдүүлдэг. За мамило тегменталны зам болон антериор нуклеусофт таламус руу явж байгаа зам бол улаанаар зурагдсан байна, тийм ээ. Сумаар заагаад. За дараагийнх нь өнчин тархитай холбогдох зам. Өөрөөр хэлбэл нейросекрешний зам, тийм ээ. За харааны дээд буй супраоптик болон одоо паравентрикулярны бөөмүүд нь окситоцин болон вазопрессин антидиуретик буюу антидиуретик гормон хэмээх даавруудыг одоо нийлэгжүүлдэг. За эдгээр нисүүдийн нейросекретор эсүүд гэж бол нэрлэдэг. За дамжих замууд нь болохоор яах вэ гэхээр эдгээр дааврууд нь аксоноор супраоптик гипофизалны трактор дамжин өнчин тархины арын дэлбэнд буюу нейро гипофизэд одоо хурж тэндээсээ цусны урсгалд бол ордог. За окситоцин бол умаа болон хөхний булчирхайн гүлгэр булчинг бол агшаадаг. За базопрессин болохоор бөөрийн суганцарт ус эргэн шимэгдэх үйл явцыг идэвхжүүлж биеийн усны тэнцвэрийг бол хадгалахад оролцож идэг. За тэгэхээр өнчин тархитай холбогдож одоо нейросекрешн хийж байгаа зам нь бол доод зурагт харагдаж байна. Дээдлийн зурагт бол одоо бусад замууд нь харагдаж байна. За тэгвэл гипоталамус аденогипофиз хэсэгтэй хэрхэн холбогддог юм бэ гэвэл гипоталамусын бөмбөнүүд болон өнчин тархины урд дэлбэн хоёрын хооронд мэдрэлийн шууд холбоос бол байхгүй аксоноор холбогддоггүй гэсэн хэдий ч гипоталамус нь аденогипофизийн дотор одоо дотоод чүүрлийн эсүүдэд шийдвэрлэх нөлөө үзүүлдэг болох нь бол угаасаа тодорхой. За яаж зохицуулагддаг юм бэ гэхээр либерин болон статинаар нэгдүгээр зохицуулагдана. Гипоталамусын туберал буюу дунд одоо хэсгийн бөөмсийн мэдрэлийн эсүүд нь даавар ялгаруулалтыг сэдэх релизинг фактор буюу либерин саадуулах буюу инхибитинг релиз инхибитинг фактор буюу статин гэдэг хүчин зүйлүүдийг нийлэгжүүлдэг байна. За ингээ аксоны тээвэрлэлт болоодог эдэлтгэр хүчин зүйлс нь мэдрэлийн эсийн аксоноор дамжин интраксоналны транспортоор медиан эминенс буюу өвлөрийн хэсэгт бол хурж ирдэг юм байна. Эндээс портал васкуляр нетворкоор дамжин аденогипофизтэй үүдэн портын одоо судасны сүлжээгээр бол холбогддог юм байна. Гипоталамусын ялгаруулсан хүчин зүйлс энэхүү цусан хангамжийн тусгай тогтолцоогоор дамжин өнчин тархины урд дэлбэнд бол хүрдэг. За ингээд эндээс гипоталамус нь өнчин тархины урд дэлбэнгээс ялгарх даавруудын буюу өсөлтийн даавар, бамбай булчирхайг сэдэх даавар, нөхөн үрчгүн даавар гэх мэт шүүрлийг алсын зайнаас удирддаг байна. За энэ холбоо бол энэ хажуугийн зурагт харагдаж байна. За гипоталамусын одоо үйл ажиллагаа. Гипоталамус бол вегетатив мэдрэлийн тогтолцооны хамгийн дээд шатны зохицуулах хэрэгтэн. Энэ нь биеийн дулаан, зүрхний цохилт, цусны даралт, амьсгал, хоол болон усны одоо хэрэгцээ зэрэг амин чухал үйл ажиллагаануудыг бол удирдах идэг. Эдгээр зохицуулалт нь хүний ухамсараас үл хамааран автоматар явагддаг бөгөөд гипоталамус нь дотоод чүүрэл болон мэдрэлийн тогтолцооны харилцан үйлчлэлийг бол зангиддаг төв юм аа. За 1 номерт биеийн дулааныг зохицуулна. Биеийн дотоод дулааныг тогтмол барих гомеостазыг одоо гипоталамус шийдвэрлэх үүрэгтэйгээр зохицуулна. Гипоталамусын урд талын одоо преоптик бүс нь одоо температурыг мэдрэх өвөрмөц рецепторуудыг бол агуулж идэг. Харин дулаан өөрчлөлтөнд өгөх хариу үйлдэл буюу судас нарийсгах, чичрэх, судас өргөсгөх, хөлс гаргах нь арын гипоталамусын хэсгээр бол зохицуулагддаг юм байна. Дулаан зохицуулалтын алдагдал бол яах вэ? Төвийн гипертерми буюу халууралт үүсч болно. Урд талын харааны өмнөх бүс гэмтэл цус харуултын үед үүсч болно.
гипотерми болж болно. Биеийн дулаан буурна. Эсвэл поикилотерми буюу биеийн дулаан тогтворгүй болох шинжилэрч болно. Гарын хэсэг гэмтэх, хавдар, верникийн энцефалопати, тархи усчих зэрэг эмгэхгүй үед биеийн дулаан богино хугацаанд 2 градусаас илүүгээр хэлбэлцдэг байх нэ. За зүрхний цохилт болон цусны даралтын зохицуулан. Гипоталамус нь уруудах замуудаар дамжуулан вегетатив мэдрэлийн тогтолцооны 2 хэсэгт бол нөлөөлнө. Нэгдүгüүрт нь симпатик тогтолцооны зохицуулалт хийснээр вентромедиал болон арын хэсэг бол итвчж энэ хэсгийг цочроосноор зүрхний цохилт орширч, цусны даралт ихсэж, хүүхэн хараа томрон, өргөсөж, хялгасан судас нарийсж, арга ёсны булчингийн судас өргөсөх зэрэг шинжүүд илэрнэ. Мөн айдас, уур хилэнгийн илэрхийлэл өдөөгддөг байна. Харин парасимпатик мэдрэлийн тогтолцоо яах вэ гэхээр гипоталамусын паравентрикуляр урд болон хажуугийн хэсэг болвол хариуцаж итвхжүүлнэ. За энэ хэсэг цочроход зүрхний цохилт цөөрнө, цусны даралт буурна, хүүхэн хараа нарийсна. За арын парасимпатик бүсүүдийг цочроход давсагны цусан хангамж нэмэгдэж, булчингийн цусан хангамж буурдаг, онцлогтой байдаг бахнэ. За 3 дахь үндсэн үүрэг бол усны тэнцвэрийг зохицуулна. За супраоптик болон паравентрикулярны бөөмүүдэд осмо рецепторууд байрладаг. Эдгээр рецепторууд нь дараах 2 тохиолдолд цочрно. Эсийн доторх шингэн дутагдах үед, эсийн доторх натрийн агуулмж ихсэх үе гэсэн үг. За харин эсийн гаднах шингэн дутагдах буюу гипоталамусын хялгсан судасны цуснд цуснд ангиотензин 2-ын агуулмж ихсэх үед бол цочрох юм байна. За энэхүү цочрол нь антидиуретик гормон буюу базоферсинийг ялгаруулахад бол хүргэдэг юм байна. Ингээд ADH нь бөөрөнд ус эргэн шимэгдэхийг итвхжүүлж шээсний хэмжээг бол багасгадаг. Эсвэргээрээ судсан доторх шингэний эзлэх үе хэсэг нь захын рецепторуудыг итвхжүүлж ADH-ийн шүүрлийг дарангуулдаг юм байна. За усны тэнцвэр алдагддаг хэд хэдэн төрлийн эмгэгүүд байгаа тийм ээ. Чихрийн бус шижин буюу диабетес инсипидиус хэрвээ супраоптик болон паравентрикуляр бөөмсийн мэдрэлийн эсүүдийн 90% буюу түүнээс дээш хэсэг нь гэмтэх юм бол ADH ялгархаа болж чихрийн бус шижин үүсдэг. Мэдээж үндсэн шинж нь маш их ам цангах полидипси их хэмжээгээр шээх буюу полиури илэрнэ. Хоногт 3 литрэс багагүй маш бага концентрацтай шээс ялгаруулна. Төвийн гаралтай ADH-ийг орлуулах эмчилгээ үр дүнтэй. За бөөрийн гаралтай үед бол бөөр нь ADH тариу үйлдэл үзүүлэхгүй байгаа тохиолдолд даавар орлуулах эмчилгээ тус болдоггүй юм байна. За хоёрдугаарт нь ADH-ийн зохисгүй шүүрлийн хам шинж буюу Шварц-Бартрын синдром гэж бол байдаг. За энэ яадаг вэ гэхээр ADH даавар биед хэд их хэмжээгээр шүүрэх эмгэг юм. Ихэвчлэн зарим төрлийн хавдрууд даавар ялгаруулснаас болж үүсдэг. Цусны дахь натрийн агуулмж багасна, биеийн жин нэмэгдэнэ, дотор мухаар нь ухамсарт байдал алдагдана, таталт өгнө. Үндсэн шалтгаанаа эмчилгээс нааш уух шингэний хэмжээг хязгаарлах, натрийн тэнцвэрийг засах тийм арга хэмжээ бол авдаг бахнэ. За 4 дахь зүйл бол хоол тэжээлийн хэрэглээний зохицуулалт. Гипоталамус нь өлсөх болон цадах мэдрэмжийг хяндаг хооллолтын гол төв юм байна. Вентромедиалны бөөн болвол цадах төв. Хэрвээ энэ хэсэг гэмтвэл хүн болон амьтан зогсолтгүй үдэж гиперпагия болон хөлгөн багаснаас болж маш хүчтэй таргалтанд хүртдэг. Харин латерал бүс нь өлсөхийн төв. За энэ хэсэг гэмтвэл хоолны дуршил алдагдаж анорекси болох, биеийн жин хит ихээр буурах эмгэх үүсдэг байна. За 5 дахь үндсэн үйл ажиллагаа бол дотоод шүүрлийн тогтолцоог зохицуулах үүрэгтэй. За тэгэхээр гипоталамус нь өмчин тархины 2 хэсэгт өөр аргаар бол нөлөөлдгийг түрүүн хэлсэн тийм ээ. Арын хэсэг буюу нейрогипофизд нөлөөлнө. За ингэхдээ мэдрэлийн эсүүд дааврыг шууд аксоноор тээвэрлэж ялгаруулдаг нейросекрез гаргадаг. Вазопирсин ялгаруулж усны тэнцвэрийг хадгална, окситоцин ялгаруулж жирэмсний сүүлийн 7 хоногудад
Умайн булчин гахшааш төрөлтийг дэмжин хөхний булчирхаагаас сүү одоо ялгархыг одоо зохицуулна. За сэтгэл хөдлөлт бол нөлөөлнө. Хөхний товчийг цочрох үед рефлексээр окситоцин бол ялгардаг. Хэрвээ их хүн айдас стресст автвал энэ зохицуулга алдагдаж сүүний гарц эрс багасдаг нь сэтгэл хөдлөл гипоталамуст хүчний нөлөөлтгийг одоо харуулж байгаа юм аа. За аденогипофиз буюу урд дэлбэнд хэрхэн нөлөөлөх вэ? Мэдрэлийн эсүүд шууд холбогдохгүй, харин портал одоо судасны сүлжээгээр дамжиж химийн дохио буюу либерин болон статиныг илгээдэг. За гипоталамусын ялгаруулах зохицуулагч дааврууд бэлгийн булчирхайн үйл ажиллагааг идэвхжүүлнэ, бамбай булчирхааг идэвхжүүлнэ, бүрний дэд булчирхааг идэвхжүүлнэ, нүсэлтийн дааврыг идэвхжүүлнэ. За ямар эсүүдээс одоо ялгардгийн бэ гэхээр ацетофил буюу өсөлтийн даавар болон пролактиныг ялгаруулдаг эс байна. Базофилисис TSH адренокортикотрофны гормон, MSH LH буюу лютeinерgic гормон, follicle stimulating гормоныг бол ялгаруулна. Хромопоп эсүүд болохоор ямар нэгэн тодорхой даавар ялгаруулдаг нь тодорхойгүйч адренокортикотрофны гормоны нийлэгчлэлтэнд оролцдог байж магадгүй гэж үздэг юм байна. За эдгээр нь хэрхэн эргэх холбооны механизмд оролцдог вэ гэхээр дотоод шүүрлийн тогтолцооны өөрийгөө хянах төгс механизмын хүчинд явагддаг юм байна. Өнчин тархинаас ялгарсан дааврууд захын булчирхаануудыг өдөөж тэндээс өөрсдийнх нь даавар цуснд бол ялгардаг. Цуснд эдгээр одоо дааврын агуулмж ихсэх үед гипоталамус болон өнчин тархинд хангалттай байна гэсэн дохио очиж сэдэгч дааврын ялгарлтыг бол зогсоодог юм байна. За гипоталамус гипофизийн тэнхлэгийн хямрал буюу одоо энэ харилцан үйлчлэх механизм алдагдах юм бол юу болох юм бэ гэд. За өнчин тархины буюу гипофизийн дотоод шүүрлийн үйл ажиллагаанд даавар ялгаруулдаг хавдар эсвэл даавар ялгаруулахаа болдог хавдар одоо дарагдаж эдэн гэмтснээс болж одоо үйл ажиллагаа нь алдагддаг юм байна. За нэгдүгüүрт нь пангипопитотеризм. Өөрөөр хэлэх юм бол бүх үйл ажиллагаа нь бүрэн алдагдаж хамгийн хүнд хэлбэрээр одоо илэрдэг ийм эмгэг бахан нь итвэх санаачлаг болох, биеийн тамир тэнхээс сулрах, жин хасах, бэлгийн дур хүсэл алдагдах, зүрхний цохилт удаашрах, арсны нөсөөжилт багасах, сух болон бэлэг орхитны орчмын ус унах зэрэг шинжилрэн хэрвээ арын дэлбэн оролцсон бол чихрийн бус шижин хавсардаг. За өнчин тарих юулуур гипоталамусын орчим дах томорсон хавдрууд аденома, өсөр хийлэл, глиома, краниопарингома гэмтэл эсвэл мэдрэлийн мэс заслын хүндрэл байдлаар бол үүсгэх нь их байдаг бахна. Өнчин тархины үйл ажиллагаа гинт алдагдаж бөөрийн дээд булчирхайн дутагдалд орж амь нас эрсдэх аюултай байдал үүсдэг бахна. За энэ бол одоо бүх үйл ажиллагаанд зэрэг алдагдж байгаа буюу даавар ялгархгүй болж байгаа юмгэг бахна. Харин даавар ялгаруулдаг одоо хавдрууд гэж байна. За өнчин тархины урд дэлбэнгийн аль нэг хэсээс гаралтай хавдар нь харгалзах дааврыг хитгэхэр ялгаруулснаас үүсдэг шинж тэмдгийг одоо хэлдэг бахна. Хэрвээ хавдар томорвол харааны зөвлөгийг дарж хоёр талын харааны гадна талбай алдагдах буюу бие темпоралны гемианопси илэрдэг бахна. За нэг номер нь пролактинома. Өнчин тархины хавдруудын 60-70% эзэлдэг хамгийн түгээмэл хавдар эмэгтэйчүүдэд сарын тэмдэг ирэхгүй болох, хөхнөөс сүү гарах, заримдаа үсжилт ихсэх. Эмэгтэйчүүдэд бэлгийн сулрал, импотенц үүсэх, хөхн томрох буюу гинекомасти үүсэх, хөхнөөс сүү гарах шинж илэрч болно. Мэс заслын аргаар авах эсвэл пролактины шүүрлийг дарангуулдаг допамины агонист буюу бромкрефтин зэрэг гэмийг хэрэгэлдэг бахнэ. За өсөлтийн даавар ялгаруулагч аденома. Цуснд өсөлтийн даавар хит их одоо болсноор акромегали үүснэ. Биеийн захын хэсгүүдийн хит өсөлт буюу гар хөл, толгойн хэмжээ томрох, ясны сэрэгжилт, хөлрөмтгий болох, чихрийн шижинтэй төстөр шинж, цусны даралт ихсэх, зүрхний булчин одоо томрох, нойрны эмгэгүүд буюу хорхирох, нойрон дунд амьсгал тасалдах шинж, сэтгэл готрол бол илэрч болно. Глюкозын ачаалалтай сорил хийж уншилдаг голчлон мэс заслаар хавдрыг авч эмчилдэг. За адренокортикотрофны гормон ялгаруулдаг аденома. Кушингийн өвчин
цээжний таргалалт, сар хэлбэрийн нүр, глюкозын төсвөржилт, даралт ихсэлт, хаван, сарын тэмдэг ирэхэ болох, бэлхэл сулрал, тромбоэмболи, олон ших, стероид немиопати, мэдрэл сэтгцийн үйл ажиллагааны хямрал бол үүснэ. 24 цагийн шээсэнд кортизолын хэмжээг үзэх шаардлагатай. Мэс заслын эмчилгээ одоо шаарддаг ийм эмгэг бахнэ. За энэхүү зурагт аденогипофизийн хэсэг гэмтвэл юу болох вэ гэдгийг цэнхэр одоо зургаар харуулсан байна. Харин нейрогипофизийн хэсэг гэмтвэл юу болох вэ? Өөрөөр хэлбэл гипоталамус удирдаад тэндээс юу гарах юм бэ гэхээр нейрогипофизийн хэсгээс окситоцин, вазопрессин ялгарна. Энэ нь ялгархыг одоо сэдэн нейросекрешн ялгараад тэгээ энэ нь бол аксоноор зөөгдөж нейрогипофизэд хүрнэ. Ингээд умаа агших болон одоо цуснд хусны хэмжээг зохицуулах үүрэг бол гүйцэтгэв. Харин гипоталамусаас ялгарсан сэдрэгч хүчин зүйлүүд болвол аденогипофизэд өөр өөрийн одоо адил нэртэй даавруудын одоо үйл ажиллагааг ихсгэхэд болвол оролцсон. За энэ нь эндээс ялгарсан дааврууд захын хэсэгт очиод яг тухайн одоо даавруудтай захын одоо булчирхаануудтай очиж үйлчилдэг ийм механизмыг болвол харуулсан үснэгт байна.